явж байна. За Neon-City-гээс үргэлжлээд түрүү үтсэн ойролцоогоор 8 мегаватт дулааныг 720 айлыг 8 блоктоор бол халаагаад яг өвлийн одоо оргил цагийн үеэр Улаанбаатар хотод анх удаа ийм том отон газ цахилгаан хит памп руу бол хослоод ажиллаж байгаа. За түрүү доошоо ороод бид нар газ цахилгаанаар харж байгаа хэсгээ харсан. Одоо хит пампын ажиллаж байгаа дээр яг үлдчихэж ирээд байна. Тэгээ энэ хит пампыг одоо нэвтрүүлсэн манай Чамбацгал компанийн талаар танилцуулаад өөрийгөө танилцуулаад яг энэ хит пампууд одоо ямар ачаалттай ажиллаж байна, ямар дулаан өгч байна. Та нэг заагаад ингээд Улаанбаатарчуудаа нэг танилцуулаач. Одоо манайх ер нь дулааны насаас чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд одоо 4-р төвлөлдөө орж ирээ юм. Өмнө дандаа нөгөө айл өрхийн хэмжээний цуслангийн байшин Монгол гэрч гэдэг юм уу тийм хэмжээний байшин орон сууцнууд дулааны нуцаасыг тавьж исэн. Одоо тэрнээсээ гадна энэ удаа одоо энэ Neon-City-ээр хэрэгжиж байгаа энэ анхны төвсөл бол анхны энэ Монголд хэрэгжиж байгаа энэ том хэмжээний гэдэг юм уу commercial орон сууцны сургуулийн халаалтыг шийдсэн анхны кейс болж байгаа. Тэгээд яг найдвартай байдал тэгээд дээр нь нөгөө хамгийн гол асуудал маань юу гэхээр ягаад хит помпыг бид нар сонгоод байгаа юм гэхээр энэ чинь үр ашигын коэффициент буюу COP гэдэг үзүүлэлт нь хамгийн өндөр байж болох хэмжээнд одоогийн байгаа шийдлийн хүрээнд бол ерөөсөө хит помп байгаа. За мэдээж манайх шиг 30-40 хүрдэг 40-оос хүүтэрдэг ийм газар бол одоо яг тухайн тэр хүүтэн үед л цахилгаан халаалттай ойролцоо эрчим хүчний зарцуулалттай болохоос биш. 30 хасах 20 ч юм уу хасах 25 30 үед бол одоо COP гэдэг үзүүлэлт маань 2-2-оос дээш өгтэй байгаа. Цахилгаан газаас хамаагүй. Нүүрстэй харьцуулбал нүүрстэй харьцуулбал мэдээж хэрэг одоо үнэтэй л болж таарна. Энд ерөөсөө ганцхан асуудал байгаа нь юу вэ гэхээр энэ анхны хөрөнгө оруулалт гэдэг юм нь жоохон өндөр болчиход байгаа. Мэдээж нөгөө газан бойлер гэдэг юм уу цахилгаан бойлертай харьцуулахад нөгөө анх хөдөлж авч суйрлуулах хэсэг нь жоохон үнэтэй байгаа болохоос биш. Одоо урсгал зардлын хувьд гэдэг юм уу эрчим хүчний хэрэглээ нь бага учраас урсгал зардал нь харьцангуй айгүй гараад байна. Өнгөрсөн оноос хойш нөгөө цахилгааны үн нэмэгдснээс хойш одоо хүмүүс бол маш сайн ойлгодог болсон байгаа. Одоо дундаж зүгээр одоо цуслангийн байшинтай айлын одоо оргил хүүтний халаалтын үед бол дунджаар нэг сая төгрөгийн төлбөр гардаг айл манайхыг тавиад энэ жил өвлжөөд үзэнгүүт 270 мянгаас итэхгүй болоод ирж байгаа. цахилгааны зардал өөр юм байхгүй тийм. Тэгэхээр үндсэндээ уламжлалт халаалтыг бодвол энэ чинь баг 3 дахин шүү дээ. Та хэдийн хив тамтар ямар технологи, ямар чадaltaа гэдэг ингээд хит пампууд дээр нэг хайдуулаад өгчтэй. Манайхаа иргэд бас ойлголт багтаа байгаа тийм юм байна. За одоо энд бол ингээд нийтдээ 210 кВт-ийн 14 ширхэг хит памп байна. Энэ 14 ширхэгийн энэ талд байгаа 4 ширхэг нь бол зөвхөн хэрэглээний халуун усанд одоо энэ 4 блокийн тэгээд дээр нь энэ сургуулийн хүүхдүүдийн хэрэглээний халуун усыг шийдэж гаргаж байгаа. За энэ талтаа игэнсэн 10 ширхэг маань бол цэвэр дан халаалт руу чиглэж явж байгаа. Одоо энэ зуны халаалтын хэрэгцээгүй үед бол энэ хэд маань зогсно гэсэн үг. Бусад үед бол хэрэглээний халуун усны шаардлага байгаа бол энэ дөрөв маань энэ отгоныхоо халуун усны хэрэглээг бол асуудалгүй шийдээд явахаар юм байна. За энэ ингээд хит пампээр нэг талаараа дулаан ирээд тий одоо ингээд ирээд ороод энэчнээс дулаанаа нэмж халаагаад буцаад гаргаа явж байгаа. Яг уламжлалт халаалт гэсэн үг. Харин энэ хажуу талаараа бол энэ хүүтэн агаараас сороод энэгээр бол одоо ингээд сорж байна. Хүүтэн агаарыг сороод бүр хүүтэн болгоод дундах дулааныг аваад дээшээ үлээж гаргаад байгаа тийм ээ. Тэгэхээр одоо гадаа хасах 20 авцаа байна. Одоо хасах 25 маа 25 байна. 25 аваад магадгүй дээшээ 50-тай ч юм уу. Хас 50-тай ч юм уу 40-тэй гаргаж байгаа. Энэ дундах 20 градусын дулааныг аваад авангуудаа тэр дулаанаа эндээс ирж байгаа халуун усыг аваад 20 градусын дулааныг нэмээд буцаагаад өгч байгаа. Ийм л одоо технологи яг өвлийн үйлрэлд ингээд ажиллаж байна. За одоо ингээд ажиллаж байхад Чамбацгал технологийн асуудлууд гарч байна. 100% бүрэн хүчин чадлаараа ашиглаж байгаа процент хэр явж байна. Тийм одоо бол ажиллаж байгаа бүгдээрээ ажиллагаа нь хэвэн байгаа. Гол асуудал нь одоо энэ жилийн өвлийн одоо оргил хүүтэн чи яг уржигдраас эхлээд уржигдэр өчигдөр өнөөдөр 3 за өнөөдөр маргааш бас жоохон өвд юм шиг байна. Ерөнхийдөө нэг 4 шөнө л байна. Бид нар өнгөрсөн 20 жилийн дата цахилгаан температурыг аваад харахаар хасах 35-аас доош үргэлжилдэг цаг жилдээ ерөөсөө 100 цаг л байдаг. 100 цаг. Тэгэхээр 100 цагийг өдөржингөө бодох юм бол яг бүтэн өдрөөрөө бол 4 өдөр. Шөнөөр нь тооцох юм бол 12-оор бодвол нэг 8-аас 10 хоногийн шөнө л байгаа. Тэгэхээр тэр үед л хасах 35-аас доош орж ирсэн. Бусад үед бол тэрнээс хамаагүй зарцангууд дулаахан байсан. Та нэг 100-ны хүчин чадал ямар вэ? Хоёулаа нэг технологи үзүүлэлтийг харцчих уу? Энэ дөрөв нь арай өндөр чадалтай байна уу? Ялгаагүй. Бүгдээрээ ялгаагүй юу? бүгдээрээ. За энэ ингээд
Инвертер гээд 82 кВт-ийн юм байна тий. Оролт нь гаралтаараа 100 чадтай. Одоо энэ цахилгаан зарцуулалт нь болохоор 82 кВт макс дээр байгаа. Ааха. За тэгэнгүүт одоо хаталтын чадал нь Heating capacity 176 болж байгаа гэсэн. Heating capacity. Тэгээ энэ хоёр өөр нөхцлөөр яваа. Хоёр өөр нөхцөл. 176, 137 кВт. Тэгээд 10 хүртэл 1 мега авчих тий. Гаднах температур буурах тусам одоо удам хүйтэн болох тусам одоо хит пампны гарах дулааны чадал нь дагаж буурж байгаа гэсэн. Тэгэхээр бас гаруй 15-тай үед бол энэ хэсгээр гарч байгаа нь юу вэ? Энэ татж байгаа нь шүү тий. Одоо наа чи нөгөө хоёр чембертэй байгаа байхгүй юу? Хоёр юмтай. Энэ хоёр ээлжилж ажиллаад байна. Тэгэхээр нэг нь нөгөө нэг одоо энэ defrost буюу энэ цам орж байгааз энэ санаа нэг нь хайлуулж хахад нөгөөх нь ажиллаж идэг гэсэн. Тэгэхээр би нэгээ сэлгэж ажиллаад байгаа гэсэн. Тэгээд гаднаас хүүтэн сондорч цандаад байгаа учраас дотороо хоёр дэлгэж ажилладаг. Сороо тэгээ дээгүүрээ хүүтэн үлээж байгаа. Дээшигээ бол бүр асар хүүтэн агаар үлээж байгаа. Би бол тэрийг нь үзвээ сонирхоод байсан чинь бага 50 мавтай хичээлтэй үлээж байгаа. Тэгээ ийм технологи байна. Тэгээ одоо ингэ ажиллаж байна. Одоо ийшээ ингэ харуулчих. Neon City-гээ шинэ Монгол сургууль маань ингээ сайн усын комисс ажилласан тий. Тэгсэн. Ингээ хотхоны маань барьдаг энэ үү? Тэр. Одоо энэ дөрвөн блок ашиг. Хотхон маань ингээ энэ чинь харагдчихэ дөрвөн блок нь усын комисс үлээж авах бэлэн болж байгаа тий. Авцсан ингээд явж байна. Тэгээд бас манай энэ Монгол одоо аж ахуйн нэгжүүд компаниуд маань шинэ энэ санаачлагтай хит пампыг ингээд яг оргил хүүтний үед одоо ажлуудад ингээ сайн туршлага бүтээж байна. Одоо бид нар эндээс бас Улаанбаатарын хэмжээнд цаашид одоо дулааныг шийдэх гаргалгаа технологи дээр бас энэ залуучуудтай хамтарч ажиллах технологийн судлалыг бодит практик дээр энэ нэвтрүүлсэн байж байна. Тэгээд энэ тал дээр бас хамтарч ажиллахаар өнөөдөр бас ингэж ирж байна. Энэ бас Neon City компани маань ийм сайхан төсөл хэрэгжүүлж байгаа байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийгмийн дэд үтцэн шийдсэн. За хэдүүлээ ингэж дуусгач.